Hi guys. За өнөөдөр би ингээд амарч гин. Гэртээ ганцаараа манай roommate-ууд байхгүй. Тэгээ би ганцаараа амарчаа гинт vlog хий гэж бодоод тэгээд ингээд vlog хий гэж шийдлээ. Тэгээ юуны vlog хийж байгаа гэхээр зүгээр ингээд одоо энэ өнөөдрийг яаж өнгөрөх талаараа хий гэж бодлоо. Гэхдээ одоо яг өдөр өнгөрцөн орой болж байна. Дүүгээ ажиллаас нь очиж авах гэж байна. Жохон дасгал ингээ бит хоёр алхаад очиж авна. Би аргач. Тэр ширээ мөрөнд юм аварсан. Жохон заван байна. За би яасан бэ гэхээр уул нь ингээ хоол хийх гээ байжс ахгүй. Тэгсэн чинь хоолоо нөгөө эрт хийчихье байсан чинь манай хоолны нэг материал дут байна. Тийм болохоор ирээд буцаж гараад материал авъя гэж хэлээ. Хоол идэхгүй байгаа. Тийм болохоор энэ juice-ийг өөртөө хийсэн. Тэгээд сая нэг аяг тал магийг хийж талын нууцсан. Тэгээд үлдсний нэгээр нэг оров. За тийм болохоор тийгээ бас мөргийн хатмахаа ингээд бэлдээ тавьсан. За манай хөлтөнд юу байна? Ийм хөлтөнд би нөгөө аюул ирүүлэх гэх ногоон жуус хийн гэдэг киви авсан байдаг манай гэр. Гэхдээ ойрд нэг ногоон жуус хийж байгаа. За би өнөөдөр хүйцээ их гэж аахгүй. Тэр ингээд сая төмсийн шараа бэлдсэн. Тэр махаа гаргаа гисгэж ийн. Энэ луунгаа ялгаа тавьсан. Иймэрхүү. Тийм болохоор одоо дүүг очиж авчаад ирээд хоолоо үргэлжлүүлээ хийн. Одоо тийм болохоор одоо хувцас өмсөд гарахтаа бэлдээ. Манай шкаф магад амар цаав маань болохоор жоохон бэлтгэлийн дүү хувцас өмсөе. Хувцас л өмсчлөө. Амар хувцас өмссөн бэ гэхээр хувцас өмсчлөө. Гэрлэхүүс харагдахгүй нэ тэ. Ийм хувцас өмсчлөө. Танаас нэг юм би энийг яах гэж авсан болоо гэсэн хувцас байдаг. Энэ миний яг тийм нэг тодгот. Тэгээд Adidas-ийн маань бол би ч нөгөө амар их Nike-гийн бүүттэй ихвчлээ. Тэгээд Adidas-ийн бүүснүүд маань ч гэсэн нэг ийм тод өнгөнд нэг зохиорч биш. Тэгээ нэг авсан. Өнөөдөр ийм зөмсчээ. Угаасаа алхахаар явж байгаа болохоор үлдээх. Тэгээ угаасаа алтар болсон. Энэ бүүцэн өмсөө гарчиг гэж хэллээ. Тэгэхээр зүгээр ямар ч хамаагүй бодлоо. Өсчлөө. За товцомцод одоо аригийн одоо аригийн юм зүйлээ тэгээд юм гарах болж байна. Бичлэгийг нөгөө юм хэлж явчихсан юм. Одоо цүнхөө авчи. Цүнхэл дээр усын бас хамгийн гол нөгөө доторх юмнууд гарах бол алхахад амар хүндрэлтэй байж магадгүй. Тийм болохоор юм тийм гаргаад. Стэрмон байна. Би болон төлөвчнүүд байна. Бидний тусалга байна. Энийг ямар нэг юм дарах шээ. Тэгээ хамгийн гол нөгөө юу яа ус аавна. Алхаа явж байгаа ам цанган, миний ам цанган, гарагийн ам цанган. Тийм болохоор бас нөгөө энэ арагийн усны аяг байдаг замд явж байгаа нөгөө энэ айн хөөрхөн заяаг харуулцаа одоо. Энэ ингээд ингэчтэй заяа. Тэг ингээ аяа болчихдог. Амар хурх. Тэг энийг усыг хийж авч явах юм бол ингээд ингээс нь зүгнээс ингээ зүүчнэ. За энийг авна. Савчи. Манай дүү бас надад тэгэхэтсэн. Би өглөө нэг ажилтны хөвчтэй өөрхөн. Өөрхөн нэг. Нэг усын уцахгүй. Дүнг цэрэл гэсэн чинь намайг заачлаа тавчлаа. Босороо гэж зэрэгдэхгүй тэгсэн чинь би амар бас масаж өгөхгүй шууд гараа авчихсан чам. Тэгээ өөрхөн нэг хагас авч үзсэн юм. Тэгэхээр раасан усачаа гэсэн. Усачлаа. За одоо ариг. Чимчим. Сейчас араа үзүүлэх юм. Үзүүлчих. Энэ пүүз өмсөн чинь миний пүүз шин амар том манай дүүгийн пүүз юм. Цолот өмсгөөс гэж өгч боллоо. Яна манай нуурны ол итцэн би мартаад үлдээчих. Үе ари яаж байгаа юм би? Хүмүүс яаж нэг гараар бичлэг хийдэг юм бэ? Би ойлгохгүй байна. За. Ингээд. Манай гэр ингээд хэцээлсэн бол юу зүггүй болно гэсэн чинь. Тэрийг бичээд явах тий. Надад үгийн ажил нь 20 минутын зайтай байдаг. Тийм болохоор
гоё хөөрхөн дасгал очив. Тэгээ одоо нэг алхах юм байна. Та хаанаас хогийн савлахгүй. Энэ хогийн савлахгүй газар үчиж манай өндөрчлээ. Би тэгээд заавал тэрийг уудлаад авч байгаарай. Энэ хаанч байсан. Манай рүүмэд хамт алхахыг нэ ажлаасаа тараад ирсэн тэгээ нөгөө гэртээ ирсэн байна гэж чинь. Тийм болохоор угаасаа би одоо энэ замдаа хогийн савлахгүй ингээл арайгийн юм барьж явж байгаа. Энийг хаянгаа угаасаа гэрээс нэг холдоо өмч ахиж байгаа. Экстра тасгал болгоод гэлүүгөө буцчаад тэгээд хамт гуруулаа. Арай жоохон зүйл яв. Оо shit. Нөгөөг нь хайчдаг юм. Арай бити гүгээд л та. Арай. Манай нэг ихтэй дараах болохоор одоо жоохон байгаа болохоор амар хөдөлгөөнтэй ёо. Өсөр зарцаал манай чирэл. Би том хотоо хүмүүсийг бүр амар биширдэн шүү дээ. Яаж тэрийг хийдэг бэ? Яадаг вэ гэж. Арай. Зогс. Машин зам ирж байна. Яг энэ жоохон бас сухгүй болов яа. Машин зам ирж байгаа болохоор. Хөл харагдчихлаа. Хөөе хайч. Арай гэж л. Арай. Би чи зогсохгүй. Хөөе чи. Зүгээр яваач. Чи таах юм. Наа бүр чичлээ шүү дээ. Ононтад уулзлаа. Хай. За оны ирсэн одоо арайг төв барилсан би амар тухтааж явах видео хийх. Арайг ингэ алхуучвал арайг нэг хоногтой нөгөөд чинь амар дараахан болчихсон ямарсан. Тэгэхээр өнөөдөртэй болчихлоо. Ятраад мангаш өнөөдөр маш таатай. Тэгвэл гэртээ ингэ уудаад хараа бүр өмөлээд юм хэмэрээддэг байхгүй. Нэ. Дүүр модноо. Яа, ноо. Тэгээд тэмцэнэ гэдэг. Энд ингэж тутамаа бүгэн болох гэж байна. Ария. Харин талхсан хаа тий. Тэг яана миний бодог. Гүс бонж байсан шүү дээ. Лог хэлг утсан чинь бүрчлээ гэж амартаа сая улан дог парк орсон мартчих. Тэнд хараа нэг охин ром болоод тэгээд роми зөвхөн явж явж нэрээ хэлхэн мартчих. Нэрээ. Хөөх тэр араас. Хөөдөнд орохгүй гинэ. Аюу үстэй. Ария. Царай юм байна. Одоо ороод бид байгаа үргэлжлүүлээ. Оролцчлоо. Одоо би махаа өшгөлөөд юмнуудаа баг бэлдсэн болохоор махаа өшгөлөөд тэгээ хоолоо баг. Яа, хоолоо хийжсэн чинь амар байцаад уцсан тэгээ бодоодсон. Хүнтүсээ шалгаагүй байгаагээ бодоодсон. Тэгсэн чинь амар жоохон бодоодсон. Энэ өөр игээд 4 хүн авах болохоор.
тэгээд хоолоо буцлангууд нь шарсан төмсөө чинь тэгээд болоо. Өөрөө хоол идэхгүй би нөгөө орой хоол идэхгүй байгаа. Тэгээд өнөөдөр хоолоо нэлээд орой толцсон бүр одоо бараг 9 өнгөрч байна. Тийм болохоор одоо даавгаас солино гэж бодож байгаа байхгүй юу? Энэ орны нэг шин даав ирсэн. Тэрийг солиод ороо ингэ шинээр хондоогоор засъя гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээд тэр одоо бол эхлээд даавгаас солих гэж болохоор арыг усанд оруулчихъя. Тэгээд би өөрөө орой бас усанд орох гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд нэг гоё амар цэвэрхэн болчоол ингээл шин даавнууд гоё шүү дээ. Тийм мэдрэмж авах гэдэг. Ороо амар гоё, амар дуртай. Тэгээ юу нүглөө бас ороо амар жимбэлэгчээр амар ажил төрөл бүтгий юм шиг санагддаг байхгүй юу? За тэгэхээр арыг усанд орохыг бэлдээ. Наа усанд орох дургуй зөө мэдхгүй амар дургуй. Ари усанд орно заа юу? Усанд орно шүү одоо. Манай нөгөө юм сүсүг юм сүсүг бууж юм болохоор би ингээд төлөв хийж байгаа. Тэгээд энэ араа нэг юм шүү юм аяг байдаг. Энэ хоол мал хийж ашигладаг зүгээр илүү аяг. Тэгээд энэ аягаар ингээд цагаад дээр ингээд заадаг. Усанд орно заа юу? Ус дуглаад ирэнгүүт амар яадаг өөр юм. Оо чаач юм уу? Та яаж нүд үуч наадаг. Яа хэцүүсэн дурч. Энэ хараа гарах гэдэг. За, ушнаас ингээд юм миний зүг. Энэ одоо нөгөө амар хашлантгаа дээр энэ үе эмнэлээс ингээд тусгай авсан юм шампунь байдаг. Тэгээ шампунаас нь авч агаад. Тэгээд энэ хож энэ ч нөгөө хож айсан амар хуурайчтай тийм болохоор 2-7 хоногт нэг юм уу цагдаа 2 удаа ч юм уу. Зүгээр ер нь бол 3-7 хоногт зүгээр л дээ. Тэгээ 2-7 хоногт нэг оруулцдаг. Тэгээд энэ арыг усан авах цааналцсан. Өөр чихрүүнээс оруулж болдгоо мөлий тэгээд юу бай хэцүү юм аа. Тэгээ энэ чихний юм тусаалга байдаг. Энэ юу Apple Smartphone гэдэг юм уу. Алины цутаа тэгээд тэрүүгээр эмнэлгээс бас авч исэн. Чихрүүн инфекшн ороод тэгээд энэ инфекшн орохоос хамгаалдаг. За хамгийн охин цааш. За томатаа. За хамгийн гол нэг хашлаасан чинь юу байхгүй. Тэрийг өгөхгүй бол усан авч авах юм би тэрийг өгөө жоохон аргалаа гэдэг аахгүй гэсэн чинь нөгөө хашлаа тийм тусгай тэрийг авч өгөх хэрэгтэй. Тэр нь нөгөө авах гэдэг чинь тэр дэлгүүрт маань байгаагүй. Би өөрөө бүрстэ. Усанд орж байгаа юм шиг болж байна. Нөгөө нэг яг тэрний дайтны хоолноос өөр юм болохгүй шүү гэсэн. Тэр тэрийг надад олдгоо. Тэгэхээр энэ ганц омега байт өчтөө. Мөн ч өчтөө ингээ хашил гараад нүднийх нь нэгэнд орё юм гээд өснө надад хэцүү. За онцос шүү да. Сайн усанд орооцаа. Мундаг арай. Усанд ороо мундаг. Яа энэ шилдүү бас усарчжээ. Сая зүгээр таалцсан юм аа өмсчлөө. За мөн яаж вэ? За юу ч үгүй та. За юу гэхээр нөгөө хүмүүс манд кино мань үзэж тоолоод чинь. Бид хоёр одоо хөргөн дууснаа ядарсан. Тэгээ угаасаа өдөржингөө алхаад ядарсан. Чимээгүй. Яасан гэхээр би чин гээд байдаг. Тэндээс нөгөө нэг харж байгаа давуу захиалсан. Эндээс нөгөө би юм хар хөлтөд давуу авах гэсэн чинь жоохон үнэтэй байгаадсан 70-60 мал гэх. Тэгээ би энийг 30 дээр авсан. 20 идэх үү. Тэгсэн ямар ч амар гайгүй үнээр авсан. Тэгээ би ревюв нь уншсан чинь айгуу гайгүй материалтай гоё гэж яасан жоохон. Тэр нэлээд юм шиг юм байна. Тэгээ айгуу хэн хамгийн гол амар таалагдж байгаа юм хар цагаантай. Би нөгөө True Blanket дандаараа True Blanket-ийн дээрээ зохицуулж юм харам даваа хаагаад байдаг байхгүй юу. Тэгээд энийг авсан. За одоо энийг хийн. Тэгэд энд нөгөө нэг хамгийн гол сони юм нь юу гэхээр хүнжлийн давуу гэсэн үгтэй дэвсгэр давуу дандаа тустай байдаг. Тэгээд энэ хүнжлийн давуу тэгээд би өөртөө цагаан дэвсгэр давуу гэсэн шүү. Тэгээд энэ хамгийн гоё таалагдсан юм юу гэхээр хоёр талаараа өөр үгтэй. Одоо эсвэл энэ хараар нэг харж болно. Тэгээд эсвэл бол энэ цагаан ийм алгаар харж болно. Тэгээд энэ би ингэж нөгөө нэг хорон дээр ийм
True pillow тавих туртай. Тийм болохоор юм нэрний ууднаас авчихсан. За хийнхэн харамхтай би одоо зүүн болж байгаа болохоор тийм нөгөө өслөг юм авчиг гэж бодоод тэгээд ийм хийтэй ийм дэрний уудын тэгээд би аль таалгсан хин гэж байгаа нэг хэдэн мэдээ хоёр удаа авсан. Ийм нэг авсан relax гэж бичигтэй. Тэгээд тэр амжилт бас хөшгөө солиож байж байгаа. Ягаад ч байгаа. Тэгээ угаасаа хар даваа гэдэг нь хар болох гэж болохоор хөшгөө солиож байж байна. Тэгээ энийг авсан чинь энэ аим хэн заяа. Би бол тэр яганы тоор бас юм гэж удаа тасаахгүй. Тэгээд энэ манай энэ true blanket харагч нь багтахгүй. Энэ харж байна. Энэ угаач энэ true blanket-тай маань адилхан болохоор захиалсан чинь хэмжээ нь one size гэсэн болохоор зүгээр захиалж юм жижиг. Тэгээд одоо тийм болохоор одоо угаасаа хар өнгийн юу хийж байгаа энэ аригийн дэрийг нэг хийчих гэж бодож байна. Өөр нь хоёрыг захиалсан. Тэгээд хоёр дээр байхгүй. Нэгийг л хийхээс тэгээд ороод. Тэгээд манай ор юм ягаан гэснээр одоо харж байна. Энэ хөшиг юм ягаан ер нь юм жоохон ягаан дөө. Тэгээд бүтээл юм ягаан. Гэтэ одоо харам хөшиг хийгээд давга хараар салчвал арай vibe-ийг өөрчилж чадах юм болов гэж бодоод хаяа ингэ ягаанаар хаяа юм өөр байлах гэж бодоод нэг хийчлээ. Let's start it. Хамгийн гол нь би Nike-гийн ийм true blanket авсан байхгүй. Тэгээд энэ дээрээ ийм харангийн аваад авах амар хүлээсэн. Тэгээд ингээд энэ ор юм боллоо. Гоё гэж байна. За одоо хөшгөө салчих. Хөшгөө салчаад өөрөний хазар Хөшгөө салчлаа. Нөгөө манай дүү видеонд орохгүй гэд тэгсэн болохоор нөгөө би хүний тусламжгүй ганцаараа сольж чадахгүй. Тэгээ видеонд орохгүй гэсэн хүн болохоор би ингээд сольсныхаа дараа өөр үзүүлж байгаа шүү. За арай тийм твтчихин. За тэгээд одоо яах вэ гэхээр би нөгөө сая ягаан өнгөтэй байж хат нь өрөөнийхөө юу бичлэгийг хийх юм харж. Өмнөөс нөгөө өрөөгөө танилцуулахад ингээд видео хийсэн байсан. Тэгээд тэрэн дээр хуучин ийм ягаан өнгөтэй яг саяны бүтээлэгтэй гэдэг өрөө маань байж гин. Ашгүй. Тэгээд тийм болохоор тэр видеогоо оруулаад тэгээд ингээд өөрчлөлтийн харьцуулсан видео оруулсан. Энэ талаас ихсэн ч гэсэн нэлээд завгүй өдрийг өнгөрөөж чадлаа. За тэгээд өнөөдрийн daily vlog маань өндөрлж байна. Хамт байсан баярлалаа. Би одоо өөрөө сайхан ванта